Үүрэг хариуцлага биелүүлэхийн эрэг болон сөрөг үр дагавар гэсэн хичээлээр өөр сонирхол, үнэт зүйлтэй хүмүүсийн хувьд үүрэг хариуцлага биелүүлснээс үүсэх эрэг болон сөрөг үр дагаврыг харьцуулан ялгаж дүн шинжилгээ хийж сурнаа. Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутан Дэлгэр сайн дураараа үүрэг хариуцлага хүлээн хийсэн нэгэн ажил дээрээ дүн шинжилгээ хийжээ. Түүний дүн шинжилгээг хүснэгтээс харцгаая. За сайн дурын ажил хийх үүрэг хариуцлага эрэг болон сөрөг үр дагаврыг тодорхойлсон байна. За Дэлгэр сайн дурын ажил хийх үүрэг хариуцлагынхаа эрэг болон сөрөг үр дагаврыг дараах байдлаар тодорхойлжээ. Эрэг үр дагаварт үнэт зүйл, ашиг сонирхол, ижил залуустай хамтран ажилласан, баяр хөөр инээд баяслаар дүүрэн байсан, бусдаас талархлын үг сонсож дандаа урам авч байсан, олон найзуудтай болсон, сайн дурын ажилтны нэрсийн чагсаалтанд орсон, талархлын хуудастай болсон гэж эрэг үр дагаврыг тооцож бичсэн байна. Сөрөг үр дагавартаа гэр бүлдээ зарцуулах цаг багассан, ур чадвар дутснаас алдаа гаргасан, өдөр шөнөгүй ажиллаж маш их ядарсан, буруу ойлголцлоос болж хамт ажилладаг хүмүүстэйгээ маргалцсан. Оюутан сурагчид хүний эрх, хүүхдийн эрхийн төлөө нөлөөллийн ажил явуулах, ардчлалын боловсролыг түгээх зорилго бүхий олон ажилд сайн дураараа оролцдог. Түүний нэг нь Дэлгэр байсан. Дэлгэрийн хувьд сайн дураараа үүрэг хариуцлага хүлээн ажиллахдаа олон эрэг үр дагаврыг олж харсан байна. Мөн сөрөг үр дагаврыг хүртэл хамттан тодорхойлсон нь цаашид тэрээр ямар нэг үүрэг хариуцлагыг хүлээхийн өмнө үр дагаврыг тооцож шийдвэр гаргах чадвартай болж байгаамаа. Өнөөдрийн хичээл дээр үүрэг хариуцлага түүний эрэг сөрөг үр дагаврын талаар ярилцъя. Тэгэхээр бид үүрэг хариуцлагыг хүлээснээр ямар эрэг болон сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг баг тус бүрээрээ тохиолдол дээр шинжилж ажиллах. За 3 багаар бүгдээрээ ажиллана. За багт багш нь нэг тохиолдлууд өгнө. За манай хүүхдүүд одоо тохиолдол дээр дараах 4 асуултуудын дагуу багаараа ажиллаж байна. За нэгдүгээрт нь ямар үүрэг хариуцлагын тухай байна вэ тохиолдол дээр. Хоёр дахь нь хариуцлага хүлээх этгээд хэм бэ? За гурав дахь нь үүрэг хариуцлага биелүүлсний эрэг үр дагавар нь юу байна вэ? Тохиолдол тус бүр дээр. За дөрөв дахь нь үүрэг хариуцлага биелүүлээгүй улмаас гарах сөрөг үр дагаврууд юу вэ гэсэн асуултын дагуу багаар ажиллах нэ. Нэгэн сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлтэй сургууль болох зорилгоо тавин налуу зам тавих зардлыг сургуулийн төсвөтөө тусгажээ гэсэн тохиолдол дээр ажилласан байгаа. Эхний асуулт нь болохоор ямар үүрэг хариуцлагын тухай байна вэ гэдэг энэ асуулт байсан. Хүүхдийн сурч боловсрох орчныг бүрдүүлж өгөх, аюулгүй байдлыг хангах гэсэн их үүрэгтэй. Тэгээд хариуцлагыг хүлээх этгээд хэм бэ гэсэн асуулт. Хариулт нь болохоор сургуулийн захиргаа гэж ярьсан үүнд нь захирал, нийгмийн ажил, менежер гэх мэт албан тушаалтай. Үүрэг хариуцлага биелүүлсний эрэг үр дагавар юу байх вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхтгч байдал хангамжтай. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургууль руугаа орж харахад асуудалгүй болно, сургуультай явах дуртай болно гэх мэт. Тэгээд дараагийн асуулт нь болохоор үүрэг хариуцлага биелүүлээгүй улмаас гарах сөрөг үр дагавар юу вэ гэсэн. Тэгээд сөрөг үр дагавар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургууль руугаа орж хахад өндрөл учраа мөн энэ цаашлаад босод гарах хүртэл аюултай байж болно. Нийтийн тээврийн газар үйлчлэгийнхаа чанарыг сайжруулахын тулд жолооч нарынхаа харилцаанд болон зорчигчдын аюулгүй байдалд хэр анхаарч байгаад асуудал дээр зорчигчдынхаа дунд судалгаа явуулсан. Тэгээд манайхын тохиолдол дээр ажилласан. Тэгээд эхний асуулт болохоор ямар үүрэг хариуцлагын тухай байна вэ гэсэн асуулт байсан. Энэ дахин байгууллагын ямар үүрэг хариуцлагын тухай байна гэхэд нэгт болохоор зорчигчдын аюулгүй байдлаа хангах, хоёр дахь нь харилцааны соёлыг дагаж мөрдөх, гурав дахь нь болохоор нийтийн тээврийн эрх цагийн хуваарийг баримтлах, дөрөвт нь болохоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлах гэсэн үүрэг хариуцлагатай байгаа. Энэ үүрэг хариуцлагыг хариуцлага хүлээх этгээд юм бэ гэхэд нэгдүгээр жолооч зорчигчдынхаа аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, мөн үнэн замын хөдөлгөөний дүрмийг дагах хамаарна. Тэгээд зорчигч бас хариуцлага хүлээнэ. Яг гэвэл өөрийнхөө аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Энд мөн нийтийн тээврийн байгууллагын холбогдох ажилтнууд хамаарна. Нийтийн болон хувийн хвшлийн бүх том компаниудад хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг судлах
төвөж байдаг. Тэр төв нь болонгууд хэрэглэгчид нь тухайн компани хэр их сэтгэл ханамжтай байгааг судалдаг. Энэ компани мөн тэр хэсэг нь энд анхаарч ажиллах хэрэгтэй. За дараагийн асуулт нь болохоор үүрэг хариуцлага биелүүлсний одоо ямар үр эерэг дагавар нь гарах вэ гэсэн асуулт байсан. За энэ дагавар нь мэдээж зорчигчдод болон нийтийн тээврээр өөрчлүүлж байгаа бүх хүмүүсийнх нь аюулгүй байдал хангагдана. Мөн нийтийн тээврийн байгууллагын нь чанар нь сайжирна. Нийтийн тээвэр бол хотын өвчтөл тодорхой нэгэн хувийг эзлэх хэрэгтэй. Гуравт нь болохоор мэдээж өөрчлүүлж байгаа ард түмэн зорчигчд нь сэтгэл ханамжийн баталгаа өнөр байна. Атуусаахын цагийг хүлээхгүй одоо яг цагаар ирдэг байх юм бол за тэгээд цагаад тааруулж гараад атуусандаа суух жишээтэй. Тэгэхээр тухайн зорчигч байгаа хүний сэтгэл ханамжийн баталгаа нь өндөр байна. Харин үүрэг хариуцлага биелүүлээгүй тохиолдолд гарах сүйд дагавар нь болгоод яг ямар асуудал зорчигчдод тулгараад байгааг мэдэхгүй тийм болохоор тэр асуудлыг шийдэж чадахгүй тэгээд энэ жолооч нарын гаргасан алдаа давтагдсаар байгаа эвсдэл үе илүү эвсдэл гарах үүрэгтэй эвсдэл гарах магадaltaй тэгээд яг асуудлаа мөн шийдүүлж чадахгүй мэдэхгүй байгаа асуудал. Нэгэн телевиз хүүхдийн эрхийн зөрчлийн талаар нэвтрүүлэг хийхин тулд хогийн цэг дээр ээж автайгаа ажиллаж байгаа хүүхдүүдийг зорилтод бүлгээ болгон сонго авчээ. Асуулт нь ямар үүрэг хариуцлагын тухай байна вэ? Хэвлэл мэдээллийн байгууллага нь ард иргэдийг хуурч мэхлэхгүй үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь шуурхай өргөх үүрэгтэй. Асуулт 2. Хариуцлага хүлээх этгээд тэмдэг. Уг телевизийн байгууллагын сэтгүүлч, найруулагч, хөтлөгч зэрэг ажилтнууд бүгд хариуцлага хүлээнэ. Жишээ нь сэтгүүлчийн хариуцлага гэх юм бол сэтгүүлч нь үнэн зөв мэдээллийг олж судалгаа хийх хариуцлага хүлээх ёстой. Ингээ асуулт 3 нь үүрэг хариуцлага биелүүлсний эерэг үр дагавар нь юу байх вэ? Эерэг үр дагавар гэх юм бол Монгол улсын хүн ам доторх амжиргааны түвшин доогуур хүмүүсийг ингээд төрийн бус байгууллагууд бол хандивын байгууллагууд мэдж тэр амжиргааны түвшин доогуур байгаа хүмүүст анхаарах хандлага нь ихсэн ийм эерэг үр дагавартай байгаа. Сөрөг үр дагаврын хувьд гэх юм бол одоо хэлсэн хариуцлага гэх юм бол үнэн зөв мэдээлэл хүргэх ёстой гэсэн. Сөрөг үр дагавар нь хариуцлага биелүүлээгийн улмаас гарах сөрөг үр дагавар гэсэн учраас хэрвээ телевиз худлаа мэдээлэл өгсөн тохиолдолд уг хүмүүсийн телевизээр гарч буй гэр бүлийн нийгэм дэслэх байр суурь болон хүмүүсийн нэр хүнд өрнөмж нь доошлох буурах тийм юу сөрөг үр дагавар гарч илэрч болно. Ийм байгаа. Сөрөг үр дагавар нь. Заавар тэгвэл телевиз эерэг үр дагавар дээр нь өөрөө байж болох уу? За, эерэг үр дагавар дээр нь болохоор хэрвээ энэ телевизээр одоо энэ хүүхд гарснаар энэ төрийн байгууллагууд энэ хүүхдэд тусламж үзүүлж одоо ийм амжиргааны түвшинд дорой хүүхдүүдэд тусламж үзүүлэх боломжтой. Бас одоо энэ хүүхд нь сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхд аав ээжтэйгээ хамт хог дээр ажилладаг гэхээр тэр эрхийг хангаж өгч чадахгүй байгаа байхгүй юу? Хүүхд болон сурч боловсрох эрхтэй. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгийг хүмүүс үзснээрээ тэр улсаас энэ асуудлыг шийдэж өгөх боломж гарч үүсч болно. Магадгүй тэр хүүхдийн сурах эрх бас сурах эрх нь хангагдах боломжтой. За баярлалаа. За бид үүрэг хариуцлагын тохиолдол тус бүр дээр эерэг сүрэг үр дагавруудыг нь бүгдээрээ харлаа тий. Тэгэхээр альва хүн, байгууллага, субъектууд үүрэг хариуцлагыг хүлээж авснаар түүнийг эерэг сүрэг үр дагавруудыг нь урьдчилж харснаар бид алдаа дутагдлыг гаргахгүй магадгүй хүний эрх зөрчихгүй байх их үндсэн яах нь болох нэ. Тэгэхээр бид үүрэг хариуцлагыг хүлээж авснаар түүний эерэг сөрөг болон үр дагавруудыг нь тооцоолж тэр үр дагавраар үүрэг хариуцлагаагаа хүлээх хэсгээ сонгох нь бас яах нь зөв байх нэ. Үүрэг хариуцлага хүлээснээр гарах нийтлэг үр дагавруудыг дараагийн слайдуудаас хараарай. Эхлээд эерэг үр дагаврыг танилцуулъя. За энэ зураг дээр гарч байгаа залууг Terry Fox гэдэг энэ залуу 1957 онд төрсөн. Харин 1977 онд ясны хурд хавдраар өвчлөөд баруун хөлөө өвдөгнөөсөө дээгүүрээ тайруулсан юм байна. Тэр 1980 оны 4 сараас эхлэн итгэл найдвар хэмээх
одоо холын зайны гүйлтийг өөрөө санаачлан нийт 143 хоног өөрийн ам биеэ зориулан эцсийн мөч хүртлээ гүйсэн юм. Ингэж гүйсний гол зорилго юу байсан гэхлээр тэрээр хорт хавдрыг судлах үйлст хандив цуглуулах зорилготой байсан юм. Хэдийгээр өвчнөө сэтэрж протестой хүлэн нухаж өрөвсөж өвтгөж байсан ч хорт хавдартаа сая хүний өвчнийг хөнгөлөх, тэдэнд туслах хүсэл асар их сэтгэлийн тэнхээ гарган тэрээр ойролцоогоор 24 сая долларын хуримтлалыг бий болгож өгсөн юм а. За энэ зураг дээр байгаа хоёр цагдаа бол сонгон хайрхан 4 дахь цагдаагийн 1-р хэсгийн албан хаагчд юм байна. Энэ хоёр албан хаагч 02 цаг 40 минутанд сонгон хайрхан 4-ийн 18 дугаар хороонд эмэгтэй хүн зодуулсан байна гэх дуудлагыг хүлээн авсан. Тэгээд дуудлагын дагуу шуурхаа очиход уг дуудлага өгсөн байрны 1-р орцны 3 давхурт гал гарч исэн. Ингээд цагдаагийн ахлах тэслэгч нь 105 дугаарын утсанд дуудлага өгч хооронд цагдаагийн дэд ахлагч нь орцны хаалга кодтой байсан учраас гараашаар дамжин ингээд хоёр албан хаагч мань хамтдаа ороод гал гарч байгаа айлд орж 43 настай иргэнийг галын аюулаас аварсан байгаа. Мөн тус орцны 3-аас одоо 8 дугаар давхар хүртэлх бүх айлын оршин суугчдын хаалгыг нүдэж тэднийг сэрэж галын аюулаас урьдчилан сэргийлж чадсан юм а. 2 дугаар жишээн дээр цагдаа нар хуулийн дагуу үүрэг хариуцлага сайн биелүүлж байна. Харин 1-р жишээн дээр гарч байгаа залуу бол сайн дурын үндсэн дээр бусдын сайн сайхны төлөө үүрэг хариуцлага хүлээсэн байна. Энэ үүрэг хариуцлагын үр дүн нь эерэг үр дагавар авчиж бусдад сайн үлгэр жишээ болж байгааг та бүхэн эдгээр жишээнээс харлаа. Бид одоо 7 хоногоор одоо жижүүр анги хийдэг. Тэр хугацаанд ямар эерэг болон сөрөг дагаврууд одоо гартыг хэлж өгье. Жишээ нь би одоо өөр дээрээ дурдъя. Би одоо нэг өдөр жижүүр анги хийж байх явцдаа гадаа байсан дэвтэр ном цүнхийг одоо хүүхдэд олж өгч одоо тэр хүүхдийн хайсан гэсэн юмд тусалж исэн. Харин нэг сөрөг тал нь гэх юм бол би одоо жижүүр анги хийх явцдаа одоо гадаа байсан хүүхдүүдийг гэрт нь ирт хариулаагүй мөн тэр эд тавьсан зүйлийг нь хайхрангүйс олж гаднаас хүн орж ирээд юм алдагдах зүйл болж байсан. Тиймээс бид өөрийгөө ухамсарлаж ажиллах хэрэгтэй юм байна.